Одоо бол иргэдийн тэр хандах сэтгэлгээ гэх юм уу өөрчлөгдөхгүй л байгаад байгаа юм. Хүүе энд хүн баацсан биш дээ гэж арилж. Тэгэл гүйччээд юу болж байгаа юм бол гэхэд очиход ингээд чицэг алдцсан ингээд. Тэгээд тэрээ чи өөрөө огиулан байж цэвэрлж байгаа байхгүй. Тэгээд маань ингээд хогийн савнд хийн үг гэдэг санамж байгаа юм. Тэгэхэд яг хогийн савнд байхад хүмүүс ингээд хогоо ил хаян дандаа. Намайг автобус нэгдүгээр баасан жолооч ууган юм гэдэг. Автобусны жолооч болоод энэ жил 9 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээ өнөөдөр болохоор би Хайлаас Мобис гэдэг Ч8 гэдэг шагнанд явж байгаа. XML гэдэг автобус 2022 онд орж ирсэн автобус байна. Бохнах хогоо хаях. За тэр байтугай бүр яаж ирсэн шүү дээ. Миний автобус чинь тэр хойдолд хүн баасан байсан. Нэг удаагийн тохиолдлоор. За тэгээд төлбөр төлөхгүй. Маш олон тийм асуудал байгаа. Нэг өлдөг хөрөлцгөө гэсэн карта тэр олон дахин дараад тэр явцдаг. Тэгээ хилээ гаргаа зогсчдаг. За тэгээ тэр уранхаа татархаа мөнгө хийдэг. Нэг бол бүр уурлаад ордог. Тэгэл зөндөө тийм тохиолдол байдаг. Тэгээ тэднүүсийг бид нэр хилээд шаардлага тавиад хөөж буулгах эрх байхгүй. Зүгээр тэр болгон дээр зүгээр бохомдод муу юм ярил зөндөө юм байна л та. Тэгээд аль болох амьдралаа сайхныг нь олж харъя гэж бодоод тэгэл боломжоор нь хүмүүст хилээ шаардлага тавиад явж байгаа. Одоо бол иргэдийн тэр хандлах сэтгэлгээ гэх юм уу өөрчлөгдөхгүй л байгаад байгаа юм. Өглөө бид нэр заавал цэвэрх автобустай үйлчлэгэнд гарна. Гараад нэг тойрох ч юм уу хоёр тойрог ингээд автобусаа ажиллаа хийгээд хүмүүс мэдээж холхин тэр хооронд л автобус маань заавал болчихдог байхгүй. 2-3 согтуу хүмүүс суусан л да. Тэгээд мэдээж төлбөрөө төлөхгүй. За тэгээд эцсийн буудлын дээр ирээд буулгаад шаардаад тэгтэл сандал дээр маш хийцэн л байгаа юм. Тэр үхэ хооронд. Тэгээд тэр үнэр танараас ахын байхгүй шүү дээ. Тэгээ иймэрхүү хүмүүс бол мэдээж зөндөө байна. Автобусанд баадагч нь болохоор яг энэ автобусыг орж ирэхийн өмнө хуучин автобустайгаа байхад тэр чинь камер баг байсан үү шүү дээ. Тэгэл эцдэр ирээл нэг хүн орж ирэл хүүе энд хүн баацсан биш дээ гэж арилж. Тэгэл гүйччээд юу болж байгаа юм бол гэхэд очиход ингээд чицэг алдцсан ингээд. Тэгээд тэрээ чи өөрөө огиулан байж цэвэрлж байгаа байхгүй. Хайлаас чингэлтэй. За тоосгоны үлдвэргээ шогон би улаастай гэд байгаа. Баян шүү гэд байгаа. Тэг хүн болгоны тим гэж хэлэхгүй л дээ. Яг энэ ажил хийдгүү арх уудаг голцоод тим хүмүүс маш их байгаад байна. Бүр мэдрэгддэг маш их. Тэгээд нөгөө автобусны буудлуудын хүртэл дулаан зогсоол хийгээд өгсөн багтал тэр дотор чинь нэг ахмад хүүхдүүдэд суулгахгүй дулаахан байхгүй дотор нь бөөнөр унтчих жишээний. Зайсан ч юм уу энэ хаан хэлс гээд одоо урагшаага чиглэлийн шугамнуудад явхад бүгд өдөржингөө явчаад орой ажил руугаа ороход шалын баг угаах шаардлага байхгүй цэвэрхэн байдаг. Одоо ингээ бохнаацсан байх жишээний яг ийм бохнаалтх бол автобусанд бол 20-30-аараа. Тэгээд өөрөө яг хүн нүдэнд харагдсныгаа хусаал тэгэл орой буухтаа тэгэл аль болох цэвэрлэл бод. Өдөр болгоно л нэг байнгын давтагддаг ажлын нэг тийм л горин болчиход байгаа юм. Маань ингээд хогийн савнд хийн үг гэдэг санамж байгаа юм. Тэгэхэд яг хогийн савнд байхад хүмүүс ингээ хогоо ил хаян дандаа. Одоо бас цэвэрхэн байгаа нэг шүү. Тэр төрүүлж орж ирсэн цоо шүү дээ. Яг энэ сандал дээр бол яг жирэмсэн хүн суун мөн хүүхдээ хүн суун мөн гэдэг яг ингээл яаж чаддаг болохоос ш. Яг хүн орж ирэх юм бол төрүүлж орж ирсэн хүн суучаал тэгэл босхгүй. Ахмад настан жирэмсэн эмэгтэйчтэй тэгэл аль болох сандал тавиад өгөөч л гэж хэлдэг шаардлага тавьдаг сууж байгаа хүмүүстэй. Тий. Содон цагаад 500-аар зарагцаа. Жинкадаас 300-аар байгаа. Сүрнээсээ карта гаргаад арж болдгоо юм уу? Ага. Тас бохлооч ага. Байлаа. Ага гэж наач. Араас өгнө. Бичлэг хийх санаа нь болохоор би нэг автобусны жолооч учраас биднээс ингээд тохиолддог хөгжилтэй ч юм уу тийм бас фактор зөндөө байна л да. Зорчигчтойгоо тэр карт дардгөө, төлбөрөө төлдгөө.
За тэр олон муухай авиртай нөгөө автобус болгоно буудлын болгон дээр хаашаа явах уу гэд тэгдэг мөртлөө асуудаг мөртлөө өөрөө дандаа мэддэг тийм хүмүүсийг одоо соёлжоосоо бас биднэрт хүндрэл битгий ушруулаасаа гэж бодоод ингээд хөгжилтэй маягаар бичлэг хийгээд тэгээд бас хүмүүс тэрийг үзээд тэгээ бас ойлгосоо л гэж бодож тийм бичлэг хийж байгаа. Өсөрлөд орох уу? Орно. За одоо бич. За одоо. Карта дараарай. Нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүс бас бүгдийг гэж хэлж бас болохгүй байна. Тэгээ тодорхой хэмжээний хүмүүс их хариуцлагагүй хинэггүй тийм зөнгөр байна. Ямар ч дүрм журм гэж ерөөсөө үл тоосон хинэггүйцэн л тийм хүмүүс байна да. Тэгээд сайхан автобусны карттай болоод автобусандаа төлбөрөө төлөөд хүнд гай болохгүй төвөг учруулахгүй зорчигчд маань бүгд л дор дороо ухамсартай соёлтой л байцгаая да гэж хэлмээр байна. Үлдэгдэл хүрэлцэхгүй 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 байна. Ой. Наач одоо дараа дахаар үлдэгдэл нь өрдөг болчих юм уу? Үлдэгдэл хүрэлцэхгүй байна.